За өглөөний мэнд намайг Ламсран гэдэг би энэ ICT группийн гүйцэтгэх захирал яаж багшгаа. Тэгээд өнөөдөр миний ажлын нэг өдөрт ингээд танилцах болсон нэг өдөр ингээд нөхцөлөд оролцож байна. Тэгээд та бүхэнтэйгээ ажлынхаа нэг өдрийг нээлттэйгээр хуваалцъя. За ингээд ажил маань энд одоо ICT группийн маань төв байр байдаг. За энэ төв байранд одоо манай P-Box, iTools, IDM гэдэг компаниуд байж тав. За ингээ манай солоочод ажил дээр ирсэн бүгдээр ажиллаа гэж байна. За энд бол одоо Монголын оюуны уурхай гэсэн залуучууд ингээ нэг дор цуглдсан. Тэ одоо Монголын оюуны экспортыг энэ өрөөнөөс ингээ хийж байгаамаа. За ингээд энэ ажил бол ингээд уулзалтаас эхэлдэг байгаа. За одоо ингээд уулзалтын өрөө байна. За ерөнхийдөө компаниуд маань өнөөдөр шийдэх асуудал одоо юу вэ? За дээрэс нь одоо ямар боломж нөхцөлүүд үүсэж байгаа талаар бид ингээд ярилцдаг байна. За би юу ч цуцаад хэлчихэд офсо та бүхэнтэй танилцуулъя. Тэгээд одоо энэ залуучууд маань хэрхэн ажилладаг, юу хийдэг вэ? Монголын залуучууд өнөөдөр одоо мэдээлэл технологийн салбарт ямар ололттой амжилт гаргаж байна? Дэлхийн одоо мэдээлэл технологийн салбарт ямар хөө байр суурь эзэлж байгаа талаар танилцуулъя гэж бодож байна. За энэ хэсэгт манай IDM компани залуучууд ажилладаг. За энэ залуучууд маань одоо олон улсын зах зээл дээр веб дизайны дэм одоо бүтээгээд Australian Dem Forest гэдэг одоо олон улсын зах зээл дээр ийм бүтээгдэхүүнээ экспортлдог юм мундаг залуучууд байгаамаа. Тэгээд эдгээр маань одоо Монголын нэлээд том вебсайтуудын шинжилэл, вебсайтуудын дизайн, ухсралтыг хийж гүйцэтгэдэг. Тэгээд энэ компани одоо үүсэл үүслийн талаар би бас манай Алтаочир Уранбол гэдэг энэ залуучууд маань танилцуулах бах. Ер нь бол одоо бид нар одоо энд ажиллаж байгаа залуучуудаар их бахархдаг. Эдгээр маань цэвэр одоо оюуны экспортыг одоо дэлхийд тэнд хийж байгаа. Эдний маань одоо оюуны бүтээлийг дэлхийн одоо өнцөг булан бүрт худалдаж аваад өөрсдийн вебсайтаа ухсардаг. За манай залуучуудад хамгийн сүүлд хийсэн бүтээл томоохон бүтээлгүй Newsman вебсайтыг манай залуучууд маань шинжилж хийсэн байгаа. Тэгээ одоо Newsman-ийн шинжлэгдсэн одоо хөлбөр иргэдийн хэрэглэгчдийн гар дээр ингээд төрсэн байгаа. Одоо тэр Newsman-ийн одоо дизайныг зурсан болон тэрийг ухсарсан энэ залуучууд одоо энд ингээд сууж байна. Тэгээд ер нь бол Монголын одоо шилдэг ийм дизайнер одоо веб архитекторууд энэ өрөөнд ингээд суу ажиллаа гэдэг юм аа. За энд ингээд iTools компани маань залуучууд сууж байна. За өглөөний өдөр хэвчээ. Ер нь iTools компани маань одоо хөрөнгөний бирж дээр нээлттэй хувьцаат компани байгаа. Монголын одоо технологийн салбарын анхдагч юм нээлттэй хувьцаат компани болсон. За ер нь бол iTools-ийн маань зорилсон зорилго амбиц бол одоо олон улсын дата төв болох Монгол улсыг одоо олон улсын ийм мэдээлэл технологи хадгалах бол аюулгүй ажиллагаа хангасан томоохон компани болно гэсэн юм зорилттой. Тэгээд би бол одоо iTools компани ирээдүй за тамир цэглэлийнхаа одоо хийж бүтээж байгаа бүх юм сэтгэл хангалуун байдаг. Тэгээд тамир цэглэлтэй амжилт төсөй. Тэгээд яг нь ер нь бид нар бас нэг ингээд санал солилцох ажлын явцын талаар ер нь хамтарч ажиллах нөхөж болцоогоо байнга ингээд ярьж байдаг. Тэгээд тамир цэглэлтэй амжилт төсөй. Тэгээд би одоо бас миний нэг өдрийн юм ажлын яваа болохоор одоо дараагийн компаниудтай танилцуулъя. За баярлалаа. За баярлалаа. За баярлалаа. За одоо хэдүүлээ манай ICT-г отхон компани болох P-Box гэдэг компанийн залуучуудтай танилцуулъя. Тэгээ P-Box гэдэг компани маань болохоор ер нь бол одоо олон улсын Amazon Web Service-ийн Монгол дахь партнер. Одоо энэ Amazon Web Service компани одоо бүлэгтэн сертификатыг эзэмшсэн бас юм мундаг чадварлаг залуучуудаар багаа өрдүүлсэн компани. Маа зоо дэшээ.
За өглөөний мэнд. За. За өнөөдөр нөгөө миний нэг өдөр ажлын өдөр. Та яаж сайн уу? Ажилласан байна. За энэ компани энэ FIBA Cloud гэдэг маань одоос Монголд одоо шинэ үеийн үйлчилгээ бий болгож байгаа. За дэлхийд ихэнд одоо нэлээд юм түгээмэл болсон Cloud гэдэг системийг Монголд ингэ бий болгож байгаа. Энэ технологиг Монголдо одоо шинээр өгсөрч одоо шинээр бүтээж байгаа мундаг чадварлаг залуучууд байгаа. За манай FIBA Cloud-ийн гүйцэтгэх захирал Бүрэг Баазар одоо Ганжи бүр Зингүүн гэдэг ингээ манай чадварлаг багийнхаа. За энэ залуучуудаар би одоо энэ ер нь бол манай технологийн салбарынхаа мэдэх баг энэ компаниудын сертификат одоо Amazon-ы сертификаттай манай Бүрэг Баазар Ганжи бүр энэ бол Cisco-гийн сертификат байна, Oracle-ийн сертификат байна тий. За ер нь бол энэ залуучууд маань Монголдо анхлан одоо Public Cloud болон Private Cloud-ийн системийг хөгжүүлж байгаа тий. За ерөнхийдөө бол эхний бүтээгдэхүүнүүд нь одоо эх жилийн 4 сараас одоо хэрэглэгчийн гарт хүрэхэд ажиллаж байгаа тий. Тэгээ манай залуучуудаас шинэ сонир өмнөөс хаваалцаач тий. За одоогор бол ерөнхийдөө cloud төслүүд дээр public болон private cloud дээр тулгуурлаж ажиллаж байна. Тэгээд хамгийн ихний төсөл маань одоо iTools компани дээр pay as you go гэдэг бизнес моделийг одоо хүн хэрэгснээрээ төлбөрөөр төлдөг энэ бизнес моделийг нэвтрүүлэх ажил маань ерөнхийдөө нэлээд хязтай яваад эх оны 4 сар гэхэд одоо нэвтрүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна. За өөр сонин гэвэл Голомт банктай хамт ажиллагаа эхлүүлсэн cloud төсөл дээр дэмжиж байна. Ant systems дээр бид нар бас хамтрах асуудал ингээд гэрээний шатныг явж байгаа. Иймэрхүү сонинтай байна. Удахгүй тэгээ маш олон өөр сонингоор ингээд болцгоо. За баярлалаа. Одоо өглөө болгон шинэ ийм мэдээлэл тий шинэ одоо ийм шинэ санаатай өгттэй одоо ийм мундаг залуучтай байгаа. Тэгээд би одоо хуугийнхаа зүгээс одоо ийм Монголын ийм чадварлаг залуучууд Монголдо юм хийж бүтээ тий оюуны экспортыг бас дэлхийд ихэнд Монголын одоо оюуны экспортыг дэлхийд ихэнд хүргэе. Тэрний төлөө ингээд оюун санаа, цаг хугацаа, боломж олцоогоо гаргаад ингээд ажиллаж байгаа залуучуудаар ингээд өргөж бахархдаг тий. За ингээд дараагийн компани дараагийн уулзалт руу оръё. Манай залуучуудын одоо цай уух, жилийн цагаа өнгөрөх ийм хэсэг залуучууд маань одоо цайныхаа цагаар дартс тоглодог. Манай одоо ажилчид ер нь бол дартсаар нэлээ мэрэгжлийн тамирчдын хэмжээнд өрсөлдөхүйц хэмжээнд мундаг ер нь жилийн цагаа зөв болсон өнгөрөөж байгаа. Магадгүй мэрэгжлийн тамирчин гарахыг бол үгүйсэхгүй тий. За өглөөний мэнд залуучууд. За энэ залуучууд одоо манай Data Science гэх компани судалгааны багийнхан буюу Жамуух гэж бид нар одоо National Blockchain платформ хөгжүүлж байгаа. Тэгээд одоо л одоо энэ үндэсний блокчейн платформын ажлын хэсгийн уулзалттай. Тэгээд энэ уулзалтан дээр одоо төслийн явц ямар явж байна, судалгааны явц ямар явж байна гэдэг тал дээр одоо бидэд уулзах чаа. За тэгээд сонирхуулаад хэлэхэд бид нар бол одоо дэлхийд ихэнд одоо маш эрч хүчтэй блокчейн гэдэг технологи одоо дараагийн интернет буюу дэлхийн одоо аж үйлдвэрийн 4 дахь хувьсгал гэж нэрлэгдэж байгаа энэ том технологиг Монгол залуучууд өөрсдөө хийж бүтээж байгаа. За бид нар бол одоо блокчейн гэхээр хүмүүс биткойн юм этериум гэж төсөөлдөг. За тэр утгаараа одоо бид нар бол яг цэвэр технологи талаас нь хөгжүүлж байгаа Монгол залуучуудын нэгдэл байгаамаа. Тэгээ энэ одоо төслийн үндэсний блокчейн платформыг маань Data Science гэдэг одоо web development, blockchain development ийм компани хийж үздэхээр ингээд бидний төслийн ажил эхэлсэн явж байгаа. Тэгээд манай залуучууд одоо энэ 11 сарын 16-нд Жамуух буюу үндэсний блокчейн платформын нээлтийг хийж байгаа. Тэгээд энэ маань юу гэж юм гэхээр монголчууд өөрсдөө одоо үндэсний блокчейн платформтой болж байна. Дэлхийн бусад улсууд одоо бүгд
өмнө Солонгос улс гэхэд одоо засгийн газрын шийдвэр гаргаад 4.4 тэрбум доллар зарцуулаад үндэсний блокчейн платформт болох гээд ханцуун шалан ажилд орсон байна. За австралчууд одоо IBM гэдэг одоо групптэй хамтраад 1.6 тэрбум долларын төсөв гаргаад засгийн газрын шийдвэр гаргаад одоо үндэсний хэмжээний блокчейн платформ хөгжүүлэх гэдэг ингээд ажиллаж байна. За үүнтэй адилхан монголчууд бас одоо нэг гараан дээр үндэсний хэмжээний блокчейн платформ хөгжүүлэх гэдэг хувийн хвшлийн зүгээс ICT бүрэн зохион байгуулад энэ ажил дээр ингээд нэлээд тодорхой хэмжээний ахиц зөвшөөрөл ажилцаа ингээд гаргацсан явж байгаа. Манай залуучууд маань одоо тестийн хэмжээнд дэлхийд өрсөлдөхүүц одоо хурдтай аюулгүй байдлыг хангасан. За ер нь бол одоо бизнес модулууд дээр ихээр ажиллаж болохоор ийм загварыг одоо лабораторийн түвшинд гаргацсан байгаа. Би одоо энэ залуучуудаар маш их бахархаж байгаа. Энэ маань одоо дэлхийд өөрийн шинэ технологи, дэлхийн одоо том компаниуд, улс орнууд маш анхааралтай ажиллаж байгаа ийм том салбар байгаа. Тэгээ энэ салбар дээр одоо монгол залуучууд маань ийм амжилт гаргаж байгаад би бас их төлөлийн одоо сэтгэл хангалуун явуулдаг. Энэ залуучууд маань бас Монголд анх удаа дижитал exchange бүтээсэн. Одоо тэр нь өнөөдрийн байдлаар нэг ч алдаагүй маш ингээд амжилттай ажиллаж байгаа. Тэгээд энэ залуучууд маань нэг үгээр одоо блокчейн технологиор Монголдо туршлагатай 70 оногийн ард нь гарцсан судалгаа шинжилгээтэй юмд одоо арай шинжлэх ухаанчаар хандж байгаад хувийнхаа зүгээс болон компанийн зүгээс маш одоо өөдрөг ирээдүйг Монголын ирээдүйг Монголын технологийн салбарын ирээдүйг өдрөөс маш өөдрөгээр харж байна. Монголчууд аягүй сайн мэддэг Lend хитвч гэдэг байгаа. Одоо манай Анд Global компани одоо залуучуудын бүтээсэн Lend гэдэг мөнгө зээлдэг аппликейшн бүтээсэн мундаг багийнхантай очиж уулзсан. Анд Global-ийн үйл ажиллагаа хариуцсан захирал Баяр сайхантай би одоо 11 хагасаас уулзалттай юм аа. Одоо тэгээд тэр уулзалт руугаа явъя хэвлээ хамтдаа. За энэ нь бол яг миний ажлын онцлогч одоо би ч одоо нөгөө нэг офис дээр ингээд дотор суугаад өрөөндөө суугаад байдаг ажилтаа хүн биш те. Ер нь бол өдөрт дор хаяж 3-4 хүнтэй уулзсан те. За тэгээд ерөөхдөө ингээд энэ төслүүд одоо бол төслүүдээ хэрхэн явж байна, ямар үйл ажиллагаа одоо энэ дэр анхаар шаардлагатай байна, энд ямар одоо зөвлөгөө шийдэл хэрэгтэй байна гэдэг тал дээр ингээд маш олон уулзалт өдөрт хийдэг. За ерөнхийдөө бол одоо манайх бид нар монголчууд одоо манай Data Science гэдэг компани маань үндэсний блокчейн платформ хөгжүүлж байгаа. Тэгээд энэ үндэсний блокчейн платформ гэдэг маань ер нь бол одоо Монголын энэ мэдээлэл технологийн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа болон одоо хувийн хвшлийн байгууллагуудын одоо маш олон энэ дижитал шилжилт гэдэг зүйлийг ухаалагын систем дээр бүртгэх юм бид нар нэлээд том хэмжээний платформ одоо зохион бүтээж байгаа. Тэгээд энэ платформын дээр Lend CGM гэдэг компанитай хамтарч ажиллах тийм энэ одоо монгол залуучуудын хамтраад одоо ийм том хэмжээний системийг бий болгоё. Тэгээд одоо системээ одоо богино хэмжээнд одоо байсагаан захирал танилцуулах гэх ингэ явж байна. Мөн бас 5 дахь өдөр болох үндэсний блокчейн платформын маань нээлттэй төрөлцөх урилгын өөрийн биеэр авчихгүй л тэгээ уулзалт нь явж байна те. Тэрний дараагаар би бас өнөөдөр ард санхүүгийн нийтлийн гаан хувийн захирал за мөн одоо хүн болгоны хэрэгэлдэг нөгөө Most Money гэдэг хитвчийг одоо сүгтэрж байгаа юм хүмүүстэй уулзалт байгаа. Энэ маань одоо блокчейн дээр хэрхэн одоо хамтарч ажиллах компаниудад те одоо энэ санхүүгийн төлбөрийн системүүдийн нэгтгэлийг одоо хэрхэн зөв хийх вэ? Тэр бүртгэлийг хэдүүлээ одоо яаж ингээ алдаа дутагдaltaгүй бага зардлаар одоо маш зөв зохион байгуулалттай яаж хэрхэн хийх талаар уулзалтууд хийх байгаа. Мөн Монголын даатгалын холбоо маань үндэсний блокчейн платформ нэгтгэхэр болсон байгаа. Энэ маань даатгалын компаниуд дундаа одоо даатгалын мэдээллийн сантай болоод тэрийг блокчейн буюу хэн ч устгаж болдгоо нээлттэй email тод дундын зуршилжгүй системд бүртгэе гэдэг энэ санал тавьсан. Тэгээд энэ маань одоо компаниуд маань
санхүүгийн секторын компаниуд маань за блокчейн гэж ямар хэрэгтэй технологи болох энэ технологи ирээдүг маш зүгээр харж одоо ийм зоримог шийдвэр хийж байгаа. Би ч гэсэн хувийнхээ зүгээс талархалтай байгаа. Тэгээд 2 цагаас бас даатгалын холбоотой очиж уулзахаар байгаа. Тэгээд өнөөдөр ажлын уулзалтын маань дэлгүүрүүд иймэрхүү схемээр явах нь. Ер нь бол бид нар 3 саяулах наа. Тэгээд 3 сая гэдэг маань одоо олон улсын схемээр бодохоор бид нар одоо ер нь олон хүнтэй компани байх нөхцөл болсон Монгол улсад байдгүй. Тэгэхээр бид нар бол одоо маш чадварлаг, боловсон, цөөн боловсон хүчнээр одоо энэ компани үйл ажиллагааг авч явна гэсэн юм үндсэн стратегтэй. Манай компани хамгийн гол үнэт зүйл бол хүн. За тэгээд хүн гэдэг маань өөрөө маш олон талын одоо олон талын продуктс бүрдэж идэг. Тэгээд ер нь бол бид нар зөв байх гэдэг хэсгийн нэн төргөнд тавьдаг те. Тэгээ ер нь бол одоо бид нар бол бага бүрдүүлэхтэй. Ер нь одоо баг хоордоо нийцэхгүй баг гэдэг чинь одоо янз янзын хүмүүс шүү дээ те. Зөвхөн одоо ингээд мундаг хүмүүсийн бүрдэл биш те. Ер нь бие бинийгээ нөхдөг. Бие биенийхээ одоо дутаг одоо ер нь бол компанид ажиллана гэдэг нь гэр бүл болж байгаас ер нь ялгаагүй зүйл те. Хүн амьдралынхаа одоо 3/1-ийг ажил дээр өнгөрөөдөг. Тэгэхээр тэр ажил дээр өнгөрөх хамт олон гэдэг маань яг нэг гэр бүл шиг байдаг те. Бие энийг ойлгодог, ямар үед ууралдав, ямар үед баялдав гэдгийг мэддэг ч гэдэм. Тэгэхээр одоо бид нар бас хамт олоныг бүрдүүлэх, бага бүрдүүлэх дээр одоо түрүүний ярьсанчлан одоо тухайн хүн гэдэг талаас нь үндсэн шалгуураа тавьж энэ баяр бүрдүүлсэн. Энэ нь бол одоо би ICT группийн баг хамт ажиллаж байгаа бүх залуучуудаа сэтгэл хангалуун байдаг тийм. Энэ залуучууд маань зөв бодолтой. Энэ залуучууд маань бас Монголын хөгжлийг бас чатаар урагшлуулах чадвартай одоо ийм мундаг залуучууд байх. Бас гадна талын нөхцөл гэдэг хүмүүс ирж байгаа. Ирж байгаа санал болгож байгаа зүйл бол дандаа смарт контрол санал болгож байгаа. Тэгэхээр манад тэр нь хэрэгжих магадлал их бага байна. Одоо жишээлбэл хэдүүлээ жишээ аваад гэхэд most money дээр одоо банк хооронд мөнгөний шилжүүлэх дээр нэг кост 150 төгрөг байгаа гэдэг хэн ч хэлэхгүй тийм. Тэгэхээр тэр кост 5-10 төгрөг 20 төгрөг байж иж стейбл байх гэдэг юм л да. Тийм болохоор уулзалтын бас нэг зорилго тэр. Бид нар бол энэ дээр open source байна тийм. Гарцсан байгаа юу гэж юм. GitHub дээр гарсан уу? Гараагүй. GitHub дээр 2 сар байгаа. За. Тэгээ яг ер нь бол нээлт ингэж хийдэ. Тэгээд одоо хамтарч ажиллаж байгаа байгууллагуудтайгаа надад танилцуул яг юу хийж байгаа. Дээрээс нь нөгөө блокчейн гэдэг технологи талаас нь бас олон нийтэд мэдээлэл хүргэе. Дээрээс нь технологийн компаниудтай хамтарч бид нар хиймээр те. Тэрнээс энэ бол одоо энэ нэг өмчч гэдэг юм уус утгагүй зүйл. Бид нар ингээд өмчлөхгүй ч гэдэг юм уу тийм утга санаа эхнээс агуулаагүй гэдэг нээлтээр ингээд. Тэгээд open source болно гэдэг чинь нээлттэй их болно гэдэг чинь тэгээд тийм нээлттэй. За баяр сайхантайгаа уулзчлаа. За одоо Сквадрын талбай орж одоо Батамиртай өдрийн цагаан уух байгаа. За одоо тийшээгээ явъя да. Техникээс бол 2 жил суралцж байгаа. Англи улс руу өөрөө сонирхлын дагуу яваад тийм 6 жил болсон. Тэгээ бусдын адил одоо ажилтдаг хэлмээр эхлээд тодорхой хэмжээний сурч боловсроод тэгээд ирээд Монголд ирээд янз янзын юм хийж үзсэн тий. Одоо ажилуулсан сектор төртөл анхны хувийн мэдээллийн сан хүртэл ажиллаж байлаа. Одоо энэ турист информашн центр гэдэг юм ажиллаж байлаа. 21 аймгаар ганцаараа 2 тойрж илаа. Монголын бүх зочдлын эмтгэл гэж ном хийхэд хөл гараа хөлдөөгөл өсөж цангаад 21 аймгийн бүх сумд ганцаараа 2 тойрсон тий. За тэр маань маш том амьдралын туршлага бас тий. Одоо энэ хорвоо ертөнц хүн их орноо таньж мэдхэд маш тусд юм болсон. За тэрнээс хойш одоо олон төрлийн бизнес хийлээ. За ерөнхийдөө бол одоо хөрөнгөний бирж дээр 2-3 IPO хийж үзлээ.
хөрөнгө татан төвлөрүүлж үзлээ. За дээрэс нь одоо энэ бас барилгын салбар руу ингэж ороод энэ гэр оролын дахин төлөвлөлт гэдгээр одоо Японоос хөрөнгө оруулалт босгоод 300 айлын орон сууц бариад яг тэрийн хүмүүс сайн нэг мэддгүндээ яг нэг та сайн санаж байгаа бол сайн аав гэдэг нэг уран сайхны кино байдаг. Тэр киноны гол баатар гэдэг таксины жолоо залуу байсан гэдэг. Яг тухайн үедээ би тэр залууг бас хөөвнийхэн зүгээс хүнэлж ирсэн. Тэгээд сүүлд нас урчлаа гэж сонсоод бид яг барьж байгаа байрнаас нэг 2 өрөө байр өгөөд яг тэр үед яг миний хөвөний онцлогч юм уу? Ер нь бол зүгээр бид нар бол аль болох юм чимээг бас те. Бас тэр хүмүүс хүний амьдтай бий болгож чадаагүй одоо те. Хүсэл мөрөөдлийн тодорхой хэмжээнд тусдсан болно. Тэрүүгээр тэр одоо манай прожектын хүмүүс их жоохон мэддэг те. Тэгээд одоо түүнээс хойш одоо барилгын секторээс одоо гараад мэдээлэл технологийн салбарт одоо хүртэл ажиллаж байна те. Тэгээ ер нь бол багтаа бол одоо математик сонирхолтой. Тэгээ математик гэдэг бол угаасаа бүх амьдрал ер нь амьдрал бол угаасаа тэгштгэл. Тэгээд одоо бол одоо тэгштгэлийн өгөгдлийг одоо зөв болгох, тэгштгэлийн өгөгдлийг одоо энэ өгөгдлийг зөв болгох, тэгштгэлийн хариуг зөв гаргахын тулд ажиллаж хөдөлмөрлөж байна да. Тийм. За одоо үндсэн мэргэжил бол одоо аялал жуулчлалын менежер, эдийн засагч гэсэн тийм. Тэгээ санхүүгийн салбарт тодорхой хэмжээний ажил хөдөлмөр эрхэлж ирсэн стандарт financial group-ийн дузын дарга байлаа. За стандарт инвестмент гэдэг Underwriter Broker Dealer-ийн компани дузын даргаар ажиллаж байхдаа Монголын хөрөнгөний биржээр 2-3 удаа амжилттай хөрөнгө оруулалт татан төлөвлөсөн тийм санхүүгийн чиглэлийн туршлага баг. Мөн бас хувьцааны цагаан толгой гэдэг одоо номын зохиогч. Тэр номоор бас хүмүүс мэддэг. Тэр ном бол одоо 2012 онд хэвлэгдсэн юм аа. Ер нь бол 80 мянган ширхэг хэвлэгдсэн. Тэр ном маань иргэдэд одоо өнөөдрийн асуугаад байгаа Эрдэнэс 5 толгой хувьцаа. Дээрээс 1992 онд монголчуудын нөгөө үнгүү хувьцаа тараасан ягаан цэнхэр тасалбар гэдэг. Тэгээ ер нь бол иргэд маань энтлийн мэдлэг маш ховор байдаг. Тэгээд тэр мэдлэг мэдээлэл зөв үгүй гэдэг. Яг нэг хэсэг ингээд бие дагаад өөрөө ингээд лекц уншаад энд уулз зохион байгуулалт явдаг өстэй. Тэр маань одоо хүмүүс самдаг бол би ч одоо энэ автобусны кондуктор руу жолооч нар за багш, эмч, цагдаа гэдэг одоо ийм нийгмийн одоо тодорхой гол хүчин зүйлс болсон энэ эдгээр мэрэгчлээ хүмүүст одоо энэ зах зээлийг ойлгуулъя гэж хичээсэн. Тэгээд нөгөө энэ лекц уншаа яваадах өөр айгу одоо биологийн хувьд цаг нарын хувьд боломжгүй байсан болохоор ном гаргасан. Тэгээд тэр ном маань бас нэлээд амжилттай. Тухайн үед одоо 2013 оны лөө бестселлер мэлэг болж исэн баха. Тэгээд номоор маань одоо хөрөнгөний зах зээлийг хүмүүс бас мэддэг болсон байна. Тэгээд ер нь бол хөрөнгөний зах зээл ямар үр ашигтай. Ер нь эдийн засагт одоо голлох нөлөө үзүүлэндээ иргэд одоо хувь хүн зүгээс тэнд яаж оролцох талаар одоо иргэдэд мэдлэг мэдээлэл өгөх тийм ном хийсэн. За байнгын дадал зуршил сүүлийн 3 жил байхгүй болсон. Өмнө нь бол одоо байнгын дадал зуршилтай байсан те. Бүтэн өдөр бол уулан талхтай. Би ч бас жоо уулан сонирхолтой те. Эхнэрийг одоо Аргентины Аконкуага гэдэг оргил дээрээс гэрлэх санал тавьчихлаа. Дэлхийн хамгийн өндөрт одоо гэрлэх санал тавьсан хүн байгаа. Тэгээ яг ер нь бол Килиманжаро гэдэг Африкийн ноён оргил дээрээс гарч ирсэн. Ууланд бас сонирхолтой. Байнгын дадал зуршилтай ууланд байсан. Тэгээд одоо сүүлийн 3 жил те энэ блокчейн гэдэг технологиг сонирхож одоо судалснаас хойш байнгын зуршилмаа нотод байхгүй болсон алдагдсан те. Өмнө нь одоо байнгын зуршилтай кофе мофе уудаг юм байлаа. Тэгээ одоохондоо энэ алдсан. Тэгэхээр одоо байнгын зуршил гэж хэлэхэд хэцүү юм да те. За өнөөдөр өдрийнхөө хоолыг iTunes-ийн тооцын дарга Баттамиртайгаа уулзаад битээр одоо 10 жилийн нэг ангийн хүүхдүүд байгаа. Тийм. Тэгээд 10 жилийн одоо 12 дугаар сургуулийн математикийн сонгууны нэг ангид байсан. Тамира маань өсвөрийн зохион бүтээчдийн сургууль руу шилжээд тэгээд амьдралын эрхээ битээр Тамира маань одоо IT-гаар мэрэгшээд тэгээд эргэж уулзсан 2010 онд. Тэгээд битээр бас үндэсний хонжир суглаа гэдэг энэ төслийг бас Монголдо анхлан хамтран хийж илаа.
Тэгээд өнөөдөр Тамираттайгаа өдрийн хоол идэхийг хажуугаар бас ажил төрлийн яриа өөрөө байгаа. Тэгээд тэр одоо шийдэх асуудлууд одоо 5 дахь өдөр болох нөгөө манай үндэсний блокчейн нээлтэн дээр одоо хэрхэн хамтарч ажиллах iTools маань одоо блокчейн платформ дээр яаж оролцох талаар ажлын яриа байгаа. Тэгээд бид ч одоо ер нь уулзалт ховор хоорондоо уулзах цаг зав ховор тэгээд ингээд өдрийн цайны цагаар тийм уулзах юм да. Тамираг маань хүмүүс нөгөө манай тамираа маань одоо 8 хүүхдээ аа 7 хүүхдээ аа тий. Тэгээд ер нь бол маш сайн аа. Монголын бас одоо сайн агуудын нэг одоо өөргөө маш сайн гүйцэтгэж байгаа ийм мундаг найз маань байгаамаа. Заавал захиалга өгч үү? Тэгээд өнөөдрийнх нь юм байна. За баяртай. Чи орой чи аудит руу явах гэж байна те. За баяртай. За би одоо эндээс гараад ард санхүүгийн нэгдэл дээр гаа эзэхэлтэй уулзах байгаа. Одоо тэр уулзалт руугаа явна. Ерөнхийдөө бол өдөрт одоо ингээд талбайг скватрын талбайг одоо 3-аас 4 удаа ингээд ерөнхийдөө тойрдог. Ер нь талбайг бол өдөрт нэг 2-аас 3 удаа хөндлөн гол дасгах нь. Сайн. За, хацтнаа шалгаруулж байгаа. Чи юу вэ? Бичлэг мөчлөг болов. Нэг Хацтны шалгаар уц хожоод за, баяр хүргэе. хожоод. За, Манай цаана ажиллаж байгаа манай нөө шинэ wallet нэг хацтан маань ингээд аюу ингээ манай хувьцаа эзэлжтэй. Ардталын хувьцааг ингээ аваад тэгээд дээрээс уцаачаа дээрээс нь ингээд wallet-тай болоод дижитал банкны анхдагч болоод Facebook-ийн анхны гүйлгээ ингээд. Гүр шагнаад ингээд мондог байна. За танд амжилт. Тийм за ажил. Нөгөө нэг уулзтар баг. халбэ. Уулзтар баг. Энэ нөгөө Coldpro гэдэг нь шүү дээ. Тэр танилуу. Тийм. А чи нөгөө comedian гэдгээр нь очиж үзсэн үү? Үгүй арай үзсэн хэмжээг байгаа. Инээдмэн байна. Ер нь их сонирхолтой. Тэгээ цаана stronger төлөөлөө гэдэг. Манай компани жоо реклам явуулсан. Хүмүүсөө энэ микрофон руу шууд орж байгаа яахгүй болохгүй шүү. Тэгээ өнөөдөр нөгөө нэг өдргээд энэ телевизийн нэвтрүүлгийн камертай цуг явж байгаа. Тэгээд гав эзэхэлтэй уулзах чинь идрээтэйгээ бас таарлаа. Тэ. Тэмдэглэлтэй. Нэг өдөр гэдэг юм. Тийм. Өмнөх дугаартанд би орсон. Бид нар нөгөө юугаа хийгээд амжуулаад явж байна. Одоо ивент тий. Тийм. Нөгөө үндэсний блокчейн платформынхаа нээлтийг 5 өдөр хийдэг. Тэгээд ер нь бол нэлээд компаниудад оролцох хүсэлтэй илэрхийлээ нэлээд сайн явж Хаана хийж байгаа вэ? Шангрила-гийн боол руу нээлттэй. Чи энэ уулзалт болдог байхгүй. Энд чи юуны уулзалт вэ? Уурсаж байгаа уулзалт. Тий. Би буцаж хөрж байна. Энэ та нөгөө сүхтэрч бай. Сүхтөрч тий. Ако гэдэг нь үү? Тэрийг би одоо өсөж байна. Би 12 сарын нэг зарлаа шиг. Юу гэхээр нөгөө Polaris дээр шинэ валют үүсгэж байгаа ихний чинь зарлаж байгаа. Догоо болохгүй. Өнгөр явчих. ICO гэдэг явж байгаа шээ. ACO. Бас шинэ нийт томьёо гарч ирсэн шүү дээ. За гав эзэхэлт ард санхүүгийн нэгдэлтэйгээ уулзчлаа. Тэгээд сталинд нь идрээ комедийн идрээтэй таарлаа. Тэгээд одоо дараагийн уулзалт болох нь Монголын даатгалын холбоо руу явъя да.
За даатгалын холбоотойгоо уулзчлаа. Тийм гэрээгээ ихээр боллоо. Монголын үндэсний блокчейн платформд одоо Монголын даатгалын компаниуд нийтгэхэр боллоо. Уулзалт маань амжилттай боллоо. За одоо би чинь нэг хандлага нэрэгчгээд ийм фэйж үт юм шиг 200 мянган гишүүнтэй. Тэгээд тэднийхэн өнөөдөр цэвэнгийн сургууль дээр нэг хандлага нэрэгч ингээд цуврал лекц ингээд зохион байгуулдаг. Тэр лекцэн намайг оюутан залуучуудад мэдээлэл хүргээч. Энэ дижитал шилжилт ирээдүйн одоо энэ цахим орчин, цахим засаглал, цахим энэ бизнесийн орчинд одоо залуучууд маань мэрэгжил болон нөөц болцоо хэрхэн хангах талаар мэдээлэл өгч гисэн. Би одоо ингээд техникийн сургууль руу явж залуучуудад одоо лекц өргөхөөр явж байна. За уулзалтууд амжилттай. Тэжгүй сайн боллоо өнөөдөр. За ер нь бол нөгөө Монголын технологийн хөгжил, дэлхийн технологийн хөгжлөөс хэр хоцорсон бэ гэж хүмүүс янз янз эргэлзээ байдаг. Би бол хувьдаа бол одоо Монголын технологийн компани хөгжил одоо дэлхийн технологийн хөгжилтэй хөл нийлүүлээд явж байгаа гэж ер нь хөвгнийхэн зүгээс харж байгаа. За дээрэс нь одоо ICT group толгойлж байгаа хөвч гэсэн. Ер нь манай залуучуудын потенциал боломж дээрэс нь одоо жишээлбэл манай санхүүгийн салбар технологичлсан байдал бол дэлхийн хөгжингөө орнуудаас илүү сайн хурдтай сайн хөгжиж байгаа. Тэгээ монголчууд маань бүгд одоо онлайн төлбөр тооцоо хийдэг болчлоо. Банкны онлайн системийг ашиглаж чаддаг болчлоо. Тэгээ бие биедээ одоо Facebook-оор дамжуулж мөнгө шилжүүлчих. Viber-аар дамжуулж одоо зээл авч ин гэдэг маань монголчуудын технологийн хөгжил бол дэлхийд хөл нийлүүлээд явж байгаа. Одоо энэ наваа миний ажлын нэг өдөр хэвчээ. За тэр өдөр ингэж хандсан. За ингээд миний ажлын өдөр нэг өдөр ингээд дуусчих. Тэгээд залуучуудтай лекцээ өргөжлөө мэдээлэл хуваалцлаа. Танхим дүүрэн залуучууд шинэ үетэйгээ одоо ирээдүйн дижитал хөгжил, ирээдүйн одоо дижитал шилжилт хэрхэн залуучууд мэрэгжил боловсрол хэрхэн тасан зохицох талаар мэдээлэл хуваалцлаа. Тэгээд залуу юм маань hirч хүчтэй юм байгаа. Хоёрхан зүйл баяртай байна. Тэгээд одоо өнөөдөр ингээд миний өдрүүд болж байна. За ингээд хэвлэл өгсөн үзэгчтэй баярлалаа. За